За өнөөдрийн зөвийн зүйлийг болонгаар та бүхэндээ карьер төлөвлөлтийн тухай мэдээллийг хүргье. Карьер гэдэг зүйлийг одоо яг юу гэж ойлгож байна вэ те? Карьер гэж өөрөө яг юу юм бэ гэдэг зүйлийг ярьдаг. За бидний ихэнх нь бол одоо карьер гэдэг зүйлийг бол нэг ажил мэргэжилтээр албан тушаал одоо ахих энэ зүйл нь өөрөө карьер юм а гэдэг ойлголт бол одоо харьцангуй их явж байгаа. Тэгэхээр би бол та бүхэнд ер нь бол хүн болгон одоо те ингээд өөр ингэсэн одоо ялгаатай зүйлээс одоо карьерийн алхмыг эхэлдэг. Карьер гэдэг зүйл нь өөрөө ингээд бид бүгдийн одоо амьдралынхаа туршид одоо магадгүй ажил мэргэжил, амьдрал, хобби, сонирхол, сурч хөгжих, боловсрох тий одоо бүр тэр цаашлуул бүр одоо хувь хүний одоо хобби, сонирхол дээрээ хүртэл одоо карьерийн одоо шатлалыг төлөвлөөд тэрэндээ хүргэхтэй ингээд хэрэгэлдэг энэ алхам байдаг. За бүр магадгүй одоо бид нар ингээд өөр одоо ингээд олон улсын төрийн бас байгууллагууд дээр хүртэл одоо ингээд тий карьераа төлөвлөөч гэдэг тий энэ байгууллагад ямар түвшин хүртэл явах юм бэ энийгээ төлөвлөөч гэдэг маш олон талбар дээр карьер гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр би болвол та бүхэнд карьер гэдэг зүйлийг ганцхан ажил мэргэжил албан тушаал гэдэг зүйлээр авч харалгүйгээр одоо өөрийнхөө ингээд одоо хувь хүний хөгжил дээрээ, ажил мэргэжил дээрээ, амьдрал дээрээ тий хобби сонирхол дээрээ хүртэл энэ бүх зүйл дээр ингээд тасралтгүй авч явах энэ процесс юм байна гэдэг зүйлээр хараач гэдэг зүйлийг зөвлөмөр байна. За мөн юу гэж хэлж ийм гэхээр энэ бүх талбарууд дээр яг өнөөдөр чи хаана байгаа? Тэгээд хаана хүрэхийг зориод байгаа. Тэрэндээ хийж байгаа тэр өөрчлөлтийн процесс нь өөрөө тэр карьер юм аа. Хүн болгон харилцан адилгүй магадгүй одоо юу гэдэг амьдралынхаа процесс дээр, ажил мэргэжлийн процесс дээр, хувь хүнийхээ хөгжлийн процесс энэ төр дээр ингээд хүн болгон харилцан адилгүй зорилго тавиад тэрэндээ хүрэхийн тулд ингээд үйлдэл хийдэг, төлөвлөгөө гаргадаг тий тэрэнд хүрэхэд хийж байгаа өөрчлөлтийн процесс чи өөрөө цогцоор нь хэлэх юм бол карьер юм а гэдэл ойлгоч болмоор байна гэдэг зүйлийг та бүхэндээ зөвлөмөр байна. За ер нь бол одоо нөгөө юу гэдэг таны өнөөдөр одоо ямар хүмүүсээр хүрээлүүлж хаана амьдарч байгаа тий ямар одоо туршлага хуримтлуулсан энэ бүгд өөрөө ингээд одоо карьерийн чинь одоо замнал байдгаа. Тэгэхээр амьдрал өөрөө тэр чигтээ ингээд таны карьерийн одоо амьдралыг замнал юм карьерийг харуулж байгаа зүйл гэж ойлгож байна гэдэг энэ зүйлийг хэлэх гэсэн. За мөн одоо бид бүгд ингэдэг ажил мэргэжил дээрээ карьер зөвхөн албан тушаал дээрээ төлөвлөхөөс гадна ихэвчлэн хүмүүс яг ажил мэргэж дээрээ төлөвлөдөг. Шинэ он эхлэх болгонд хүн болгон за энэ онд юу хийж бүтээх вэ гэдэг зүйлийг ингээд айгүйх төлөвлөдөг хэрнээ одоо юу гэдэг дунд нь нөгөөхөө ингэж нөгөө хянаж одоо дүгнэж одоо тий төлөвлөгөөгөө ерөөсөө үр дүнтэй байж чадсан уу? Яагаад амжилттай байсан бол одоо яасан учраас амжилттай байсан? Амжилтгүй байсан бол яагаад одоо хүрч чадсангүй вэ? Яагаад амжилтгүй байвэ гэдэгтээ дүгнэлт хийдгүү нь бид бүгдээ айгүй том алдаа байдаг. Тийм болохоор та бүхнийг одоо зөвийг зөвлөе болонгаар аль болох одоо тий чи юу хийх хаана байж юу хийх боломжтой тэр зүйлийг одоо хийх тэр байх хэрэгтэй гэдэг зүйлийг хэлмээрэн. Тэгээд одоо хөгжимчин бол хөгжмөөл тоглох хэрэгтэй тий зураач бол зургаал сайн зурх хэрэгтэй гэдэг энэ зүйлийг ярьдаг. Тэгэхээр та бүхэнд карьерийг одоо тий төлөвлөхтэй бол эхлээд би яг хий юм бэ? Хаана байх хэвтэй юм бэ? Юу хийж чадах юм бэ? Юу хийх дуртай юм бэ? Мөн одоо өнөөдөр миний одоо хамгийн сайн хийж чаддаг зүйлүүд маань юу юм? Мөн цааш энэ бүгдийг хийхэд надад дутагдaltaй байгаа, хийж чадахгүй байгаа зүйлс маань юу вэ гэдэг энэ зүйлийг гаргаж ирээд өөрт байгаа боломжтой тулгуурлаад нэнийг ингээд хөгжүүлэх, тасралтгүй авч явах процесс нь өөрөө карьер юм аа, карьер төлөвлөлт юм аа гэдэг энэ зүйлийг та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн зөвийг зөвлөе болонгаар та бүхнийг карьер гэдэг зүйлийг одоо ганцхан талбар дээр авч явах биш одоо бүх талбар дээрээ ингээд цогцоор нь авч явах энэ өөрчлөлтийн процессыг өдөр тутамдаа үйлдэл олгож, дадал олгож өөртөө хөвшүүлээрэ гэдэг зүйлийг зөвлөмөр байна.